Тиймээс тэр тэдэнтэй гар барин өөрийгөө Жэхүн гэж танилцуулж мөн энийг ээж чимхий учраас хамт танилцуулав. Энэ чимхий байгаа сүнгүүд сонирхолтой санагдсан ч тэд бие биетэйгээ цагийг өнгөрөөх тусам бүгд сайн ойлголцсон гэдэгт итгэвчтэй байлаа. Жина мөн тэд бүгд сайхан ойлголцсон гэдэгтээ санал нийлв. Манай залуу энэ хоёр дайчин өмнөх амьдралынхтайгаа яг адилхан байгааг анзаарч энтэй ямар хөвгөлтэй харьцаж байгаад нь сэтгэл хангасан байлаа. Танилцсныхаа дараа Жэхүн ихшээ төзөвлөгөө гаргахыг санаж болгов. Бусад хоёр нь зөвшөөрч тэдний нэг нь Жэхүнийг багийн ахлагч болохыг санаж болгов. Норнерийн системийн түнд харуулсан даалгавар түүний санаанаас гараагүй байв. Манай залуу тэдний төзөвлөгөөг тайлбарлахаарсав. Тэрээр дүнжин дотор юу ч гарч ирсэн салдараа байж болохгүйг тэдэнд санаалав. Учир нь ялангуяа урд игнэний дайчид савж эхэлбэл бүтэн баг өсгөх болно. Дайчид Жэхүний тактикийн ухаанд татагдаж Сүнгү үнийг шинээр эсэгчдийн агнуурт нэгдүгээр байр эзэлсэн хүний хувьд байх ёстой зүйл гэж хэлв. Сүнгү стратегийн нарийн ширийн зүйлс бол тоглоом биш гэдгийг ойлгоход 6 хэсгийг нь бүгдийг нь тээжилсэн гэж хэлэхэд энэ бас тээжилсэн гэдгийг хэлв. Өдөлгүй багш чан өргөх шалгаж сонсогчдын төлөвлөгөө гаргах хугацаа дууссныг мэдэгдэв. Одооноос эхлэн тэд дүнжингийн дадлага албан ёсоор хөвчүүлэх ба багийн ахлагчдыг урагш гарч ирэхийг хүсв. Жэхүн урагш шалхаад хажуу тийшээ харахад южингийн багтдаг дөрөв дүгээр багийн ахлагчаар хоон урагш гарч ирж байгааг анзаарав. Хоон багийн ахлагч болсон тэр баяртай байлаа. Учир нь энэ нь южин гэмтэхгүй гэсэн үг юм. Багийн ахлагчид урагш шалхаж ирэхэд жам багуудаа өөрсдөд нь хуваарлсан дүнжин лөө удирдахад бэлэн болсон ахлагчдад зааварч соогч амжилт хүсв. Өдөлгүй хоёрын өрийн багийг хуваарлсан дүнжин лөө дагуулж орлоо. Багийн гишүүдийн нэг нь уг газар нэлээд чиглэг хөвгц өнөртэй байгааг анзаарч бодит амьдралээр дүнжин ямар байдгийг ойлгов. Южин бусдаас энэ бол газар доорх дүнжин учраас кабалтууд гарч ирж магадгүй эсхийг асуув. Тэдний нөгөө эрэгтэй гишүүн газар доорх дүнжинүүдэд их хэмжээний хөдөр байдаг гэж сонссон тул тэд гарч ирэх байх гэж зөвшөөрөв. Баярсан Южин хаан нэртэй тийшээ алмасагаасай гэж найдав. Гэхдээ тэр энэ тухай ярьж байхад гинт ямар нэгэн зүйл мэдрэвчхэд үг яриагаа зогсоо. Бас хоон ямар нэгэн зүйл ирж байна гэдгийг даруй зарсав. Тиймээс тэр тэднийг байрлалаа эзэрхийг хүсв. Южин хурдан арга хэмжээ асан ч бусад сонсогчид кабалтуудаар хүрээлүүлснээ анзаараад тийм ч итгэвчтэй харагдсангүй. Тэд монгосууд гэдг нь хангалтгүй байсан мэт. Кабалтууд маш тухайн хэрэгслээр тонорчлогдсон байв. Хоон багтаа кабалтуудаас сул дараа монгосууд ч гэсэн тэд шавчхул дийшгэд хэцүү байх болно гэж хэлв. Тиймээс тэр тэдэн рүү дайрч үүнийг хурдан дуусгахыг санаж болгов. Южин ариун хүчнийхээ тесрэлтийг ашиглаж гисгөр бөмбөг ур чадвараа идэвхжүүлж монгосуудын нүдийг савлах асар том тесрэлт үүсгэснээр хоонд тэдгэрийг хөвчөж устгах боломжийг олов. Нөгөө хоёр багийн гишүүн монгосуудтай толдож явахад Южин хэмээн сэрх хэмээх хөдөлгөөнийг хийж агаарын тесрэлт ур чадварыг идэвхжүүлв. Тэрээр кабалтуудын цэежлүү хэд хэдэн агаарын тесрэлт явуулж Тэвшэрийг газар унгаа. Монгосыг унгасны дараа хоон бүгд зүгээр эсхийг асуух. Эмэгтэйчүүд зүгээр гэж хариулв. Тэд нөгөө эрэхтэй сихороо эргэж харуулж түүнийг хахаж байх шиг байгааг анзаарав. Тиймээс тэд түүнд туслахаар яран олов. Кабалтууд хор хэрэлдэг тухай хэзээ ч сонсож байгаагүй учраас Южин юу болсныг ахав. Южин дэше хараад тэрхүү хорноос олж биш. Харин түүнийг цогсон манагийн асар их тавлаханаас болж чахаж байгааг ойлгов. Тэдний өмнө асар том кабалтын бас зогсож явах бөгөөд соргичд өгчөж ярих. Цочирдсан хоон энд ягаад кабалтлоор дугаа гэсэн. Энэ хооронд 3 дугаар бат хуваарлагдсан дүнжин дотор Жина Жэхүний хүчтэй гэдгийг нь мэдэж байсан ч үнэхээр гайхалтай болохыг Жэхүнд хэлв. Тэрээр дүнжингуудаар явж явахдаа одоогоор хідэн монгостой харьцснаа түүнээс асуув. Гэвч Жэхүн юмнууд яг л тохиолдлоор болсон болохоор энэ бол юуч биш гэж зүтгэв. Гэхдээ хэрэг иймэрхүү байдлаар өргөж хэлбэл хинч гэмтэлгүйгээр дүнжинийг цэвэрлж чадах учраас энэ бол юуч биш гэж энэ зүтгэв. Жэхүн хажуу тийшээ харахад энэ старч байгааг анзаарв. Тиймээс тэр гарнаас нь барьж бусад хүмүүс түүнийг одоо ч түгшээдэг эсхийг асуув. Тэрээр бусад хүмүүс түүнийг түгшээдэг гэдгээ хүлээн зөвшөөрснөөр Жэхүн түүнийг үнэхээр ичимхий болохыг ойлгов. Гэхдээ нэг удаад 3 өмнөөс илүү ярьж байгааг хин чарж байгаагүй гэсэн яриа гарсан байдаг. Урагш явах явцдаа тус баг сэлүүрээр дөрөн өрөөтэй таардаг. Энэ нь өөрийнх нь санаж байгаагаас өөр байгааг манай залуу анзаарч энэ макарцаагүй жангийн хийсэн зүйл байх ёстой гэж бодов. Жэхүн өөрийнх нь оршин тортнол жангийг өнгөрсөн үед хийсэн зүйлээсээ төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүргэсэн гэдгийг ухаарав. Гэнт Жэхүн монгос ирж байгааг мэдэрч энэ бол кабалтлорд байх гэж таамаглав. Тиймээс тэр багийн гишүүдтэй эхлээд хамгаалж дараа нь сөрөвдөлт хийх төлөвлөгөөг ашиглахыг мэдэгдэв. Энэ монгос өмнө таарч байснаас өөр учраас боломжтой хайр Жэхүн тэдэнд хэлэхэд энэ зөвхөн сул монгосод гарч ирдэг гэж хэлжсэн болохоор илүү хүчрхэг монгос гарч ирж магадгүй гэж сүнг санаа зовж ишв. Гэнт ойролцоо ханыг нэвчлэн ямар нэгэн зүйл гарч ирсэн бөгөөд сонсогчид кабалтлортыг хараад зочирдв. Тэд бус монгос энд юу хийж байгааг гайхав. Энэ буцаж зогтохоор болохтой урд игнэний ямар нэгэн дайчин савж эхэлбэл бүтэн баг устгах болно гэж Жэхүний хэлснийг сонсов. Тэрээр дайчдын эргэн тойрон дах шидэд хоёгийг хурдан мэдвчүүлж сүнгү монгосуудын асар том хэмжээнээс хойч төлрөх гэж хичээ. Эцэст нь Жэхүн өдөн хатгах хур чадвараа идэвхжүүлж кабалтлорт сүнгүгийн бамбаруудад хад сүнгү Жэхүнийг дуудав. Манай залуу
болоод тэдэнд лөө яран очиж гартаа манагийн дайрт үсгээд кобальтлорд руу шидэв. Жүүний дайртын хүчин чадалд энэ цочирдож ийм хүчтэй дайрт хэмжээний хавхир сочруулна гэж найдав. Гэвч Мангас ямар ч зүйл болоогүй юм шиг амархан босоод ирв. Энэ дүр зураг жоо хүнийг инээлхв. Мангасны эвдэрсэн хэсгүүд өөрийгөө засж байгааг харсан манай залуу гажиг гарч ийн гэж бодоогүй гэдгийг хүжээ. Биеийн тэрхийн хэрээр кобальтлорд тэдэнд лөө инээн сэвлэж Жэхэн нөхөн төчих чадвартай кобальтлордыг дийсгэхэд хитрхи хэцүү биш биз гэж гайхаж ихлөө. Гинт норнерийн систем кобальтлордын ард оршихоршхог одны хэрэг гэж нэрждэг болохыг олж тартав. Тиймээс систем түнд хэрэг анчин гэсэн тусгай даалгавар өгөх. Энэхүү тусгай даалгавар нь түүнийг болон бурхтыг эерийн эсрэг дарж буй одны бүх хэрэг устгахыг шаардхажээ. 5 зэрсгтэй бөгөөд даалгавар нь хоосон карт болон ангилал агшинтай. Үхлийн яш шийдвэртэй зэрэгний хүндэлтэй байв. Энэ хооронд Дүнжингийн гадаа багш Жан Жэ хүний өмнөх толооноодын бичлэгийг үзэж байхдаа тэр хүү яаж ийм бичгийн шиг тоглолт үзүүлж чадж байгааг ахав. Тэр өөрөө Аз иргэлийн гэж бичин юм. Гэвч Жэ хүний үзүүлж буй энэ тулааны ур чадвар нь түүний хувьд төсөөлхийн аргагүй зүйл байв. Жүний 3 дугаар баг энэ Дүнжингийн дадлахад 1-р байр эзлэх магадлал өндөр гэж тэр үзв. Тэгээд хаалгануудын нэг нь онгоход тэр Корсон Сэхог хойнд төшүүлэн босч байгааг хараад Жин гайхсан бөгөөд Южан түнд том асуудал үүссэнийг хэлв. Тэрээр одоо ч цочирдсан хിവэр Жинаас юу болсныг асуухад тэд түнд Дүнжин дотор кобальтлорд гарч ирснийг долгов. Тэнд ямар ч байдлаар орох боломжгүй учраас кобальтлордтой таарсан тэрээр гайхширсан. Бас Жин Дүнжин дотор яг юу болж байгааг гайхаж эхлэв. Энэ хооронд туслах багш нар манай донтолтой хөнгөн байдалтай байгаас иход туслахаар ирж түүнээс гүнзгий амьсгаа авахыг хүсв. Өдөртгүй Южин багш Жинаас 3 дугаар баг хараахан гараагүй байгаа эсхийг асуухад гараагүй гэдгийг хэлв. Чи хүн болон энэ кобальтлордоос амархан зогтож чадахгүй байх. Тийм ч чадваргүй хүмүүс биш гэдэгт итгэвчтэй байгаа тул хоон үнд итгэсэнгүү. Хэсэг ирэлцсэний эцэст Жинза дарга руу зархад царайндаа южтэй энэн сэвж тодруулсан хэдий ч багш Жинаас дуудлага явсан гайхсан шинжтэй байв. Тэрээр түнд би зэрэгхийн Мангас гарч ирсэн тухай мэдээлж аврах баг илгээх хэвсгэд дараа ямар нэгэн зүйл басна гайхсан дөр үзүүлв. Тэрээр туслах багш шижгээх тул хит их санаа зовждгүй химээгээд газар дээр нь хүлээхийг хүсв. Удаасаа тасалсны дараа багш Жин маш хүчтэй төвшөөрийг мэдэрсэн ч үнийгээ тайлбарлаж чадсангүй. Энэ үеэр Дүнжин дотор Ина, Жина, Сүнгүнэр ядарч эхлэв. Кобальтлордын цад талбайтайгаа оршихо бол одны хэрэг болохыг системжинд мэдэгдэв. Бод химээх хөтөлтэй хогно. Дурсан ч химээх хөтөлтэй муу химээх хоёр хэрээний тусламжтайгаар одын бүх ертөнцийн төрөл бүрийн мэдлэгийг цуглуулж асфальтыг захирахад ашигладаг байжээ. Эцэст нь Жэхэн кобальтлордыг одны шатрах хүн гэж нэрлэн хэрээнүүдэд тэдний байгаад мэдэрч байгаа харуулв. Түүний мэдэрч буй манай бие зэрэг танаар бөгөөд энэ бол нөхөн төчих чадвартай кобальтлорд байв. Хэдийгээр манай хүү хүчрэхэг болсон ч энэ бол түүний хувьд хэцүү өрсөлдөгч байсан тул тэрээр цогтох хэвээр эсгээ бодож байлаа. Түүний хувьд цогтох нь хамгийн ухаалаг сонголт байв. Энэ бол түүнийг цаг хугацаагаар буцахаас өмнө өөрийгөө хамгаалах хувь хичээсэн шалтгааны цаана нуугтан өргөж хийдэг байсан зүйл юм. Гэвч түүний амьдрал харуулс дүүрэн өргөжчдөг байв. Тэрээр үнийг хоёр дахь боломж гэж үзэж байгаа бөгөөд энэ нь хин нэгний шалгалт хэсэг нь хамаагүй. Яагаад гэвэл энэ удаад тэр тэднийг хамгаалах болно. Тэр даруй Жэхэн тэдэнд Мангасыг сатааруулах хооронд Дүнжингаас шууд цогтаад гараарэ гэж хэлв. Сүнгү түүнээс юу яриад байгааг асуугаад Мангасуудтай хэрхэн тэнцэх гэж байгаа нь лалав. Гэрчиг нь намнаас нь гарахаас өмнө тэрээр ард талаасаа 2 кобальтд гинтийн байдлаар тавчирдав. Аз болоход Жэхэн тэдгэрийг ариун сүмнүүдээр хурдан бөгөөд хүчтэй зөхөн холдуулжээ. Тиймээс тэрээр жумуг ам хамхад тэр газраас зайлахыг хүсв. Кобальтлорд Жэхүнийг газар хасарцахаар асар том зэвсгээ дахин дадлахад манай хүү бусдад тусдахын хажуугаар тэднийг хамгаалж чадахгүй гэдгийг тайлбарлахыг оролдов. Мангас манай хүү газар цохиор завтахад энэ аж имэсэндээ түүний нэрийг хашгиран дуудав. Гэвч тэрээр мангасуудтай нүүр тулахаар ирэхэд түүний болон мангасын хооронд цавхтын хүчийг сааруулах Бамбай гарч ирэв. Гайхширсан Жэхэн хажуу тийшээ харж энэ Бамбай гэд төвчөөснийг анзаарав. Тэрээр өөрт нь тусаж чадна гэдгийг Жэхэн хэлв. Бас манай хүү түүний нүдэнд их харцнаас болоод үнээс буцахгүй гэдгийг нь ойлгов. Энэ бол ирээдүйд бий болгосон бас нэгэн өөрчлөлт мөн эсхийг тэрээр гайхаж байлаа. Дараа нь тэрээр бусад хүмүүсийн Дүнжингийн өөдлөө буцаж багш Жин нөхцөл байдлыг хэрэгцээр энэ өөртөө хамт үлдэхийг хүсв. Сүнг эсэргүүцэх гэхэд Жин түүнээс явахгүй. Тиймээс Жин зөвшөөрч амжиж чадхаараа багшд хэлхий амлав. Тэд хоёулаа адагш харахад Жэхэн болон Инанаар мангасуудтай нүр тулахаар ганцаараа үлдэв. Жин минэд арт талаас нь хамгаална гэдгээ хэлв. Тиймээс тэрээр гялцсан ариун сэлмээ дуудаж жижиг хэсэг кобальтуудын махыг нэвц хэмээрээ хатав. Жэхэн үнийг төхөө хэмээ хүлээн авч өөдөөс нь нэрж буй кобальтлордтой нүр тулахаар урагшаа дайран оржээ. Түүнд илүү ойрт хөйдөө Жин кобальтлордын бие хайж байгааг анзаараад зандаа зогсгоор хүний биеийн агуулж чадах манагийн хэмжээнд хязгаартай бөгөөд сүүдрээс Мангасыг хянаж буй ямар нэгэн зүйлс үүний дайж чадхаас хамаагүй их манаа цутгаж байгааг тэрээр санав. Тэр зүйл бол яаж ч үгүй одны хэрэг байх ёстой. Тул хэрээнүүдийг ичлэхээ шийдэв. Манай хүү Мислен зэсгээ зөв. Мислен зэсгийг зүсний улмаас түүний харах хүрээтэлж манай мэдрхүү гэдэг идэвхтэй ур чадвар идэвхжээ. Үүний ачаар тэрээр манай ашигладаг бүх амьд биедүүдийн энергийн хөдөлгөөнийг илүү тодорхой ялгаж чадах болжээ. Манай мэдрхүү ур чадвараа ашиглан манай хүү асар том Мангасаас холбогдсон гарсан манагийн мөрөг дорх сарварж хийж байгааг харлаа.
гаргалаа. Үүнийг олсондоо Жун баяртай байв. Мангас дахин түүнийг цохоор ойртоход Жун аянган гинжнүүдэд идэвхжүүлж үүнийг өгсөн гэдэгт нь итгэвчтэй байх болно гэдгийг амсав. Энэ зуур Асар бурхын цугларч дээр одны хэрээнүүдийн нэг нь одныг харахаар асгачлаа яваа. Хогон бурханд хэрээнүүд дамжуулсан бурхтын агуулгаас асгарсан мэсчэн зэвсгийн дагаа газрыг олсноо мэддэг. Одны ихнэр Фрик хогоноос мэсчэн таан байгаа гэсэн. Тиймээс тэрээр үүнийг дэлхийд хийж буй мэдгэжтэй байгаа бөгөөд зөвнөгдсөн дайсны эзэн шилж байгаа бололтой гэж мэдээж. Энэ нь түүнийг түшээж мемери хөвшин тэнэг гэж дооцсон байна. Харин ойролцоо сууж исэн Тортед ялангуяа антисерийн хүчнүүдтэй гэрээ байгуулснаас хойш анхааралтай ажиллаж байгааг хийж тайвшруулв. Бас ойролцоо сууж исэн Фрейтарыг нацхаараа хэмээн буруутгаж өнгөрсөн дайнд Баштарыг хэн алдснаа болон түүний хөнөөсөн зүйлд ангаахан модор хийсэн мэтлэнд зэсэн байсныг сануулв. Хэсэг бодож ясны эцэст одоо хогонд зөвнөгдсөн дайсан Асрын эсрэг хүчнүүдтэй холбогдсон эсхийг ойч тавтахыг тушаав. Тиймээс тэрээр үнийг хийхээр дэлхийрөө буцав. Энэ хооронд дараагийн өрөөнд жин залхахад ижсэн хачин бүхчөө. За тасарчдгүй эсэрч байлаа. Өдөртгүй Сяки орж ирэхэд дарах түнэс байж хэр байгаа гэсэн. Багш одоогоор хинж юу чанзаараагүй болтой гэж хариулахад за өндөр сэтгэл хангасан байсан. Тэрээр дахин инээд алдаад хүчиг урдчин зэр жасандаа баяртай байгаагаа илэрхийлв. Чи хүн хичнээн сагсуу аашилсан ч өөрийнх нь гал орох болно гэдэгт дараа хэрэгтэй байлаа. Энэ бүхэн одын болон ашигчдын төлөө гэж за түнд хэлв. Дүнжин дотор манай хүн мангасын цээжлөө аянган гинжнүүдэрээ чивлээ. Гэрч мангас ямар нэгэн гимтэл асан шинжүүгээр гинжнүүдийг шүүрч аваад чи хүний толгойг тас цохоор зэсгээс ав. Толгойгоо тасдуулахаас зайлсхийхийн тулд манай хүн маш хурдан аргашаа гэдгийг өсрэн зайлав. Хажуудаа байгаа энийг хараад тэрээр мангасын дайртаас хол байх шаардлагатай учраас өөрийг нь хамгаалж чадах эсхийг асуув. Тэгэхэд нь тэрээр хичээж үзье гэж хэлсэн ч царай нь тийм ч сайн харагдсангүй. Энэ манай буцалт буюу манагийн сөрөг нөлөөнд төртөж болцсоо гэвшээ хэдийн мэдж байгаа гэдгийг жаахан ухаарав. Хэрэг тэрээр кобальт зортыг яллаач гэсэн энэ өөх магадлал маш өндөр байхад яагаад түнд таслахаар төлөвлөсөн хэвээр байгааг тэр хайж байлаа. Андусын энэхүү хоёр дахь боломжоор Жун хинт итгэхгүй байхаар хатуу шийдсэн байв. Эцэст нь энэ ертөнцийн сул дараа хүмүүст маш шадраг бас бөгөөд харгас байсан. Гэвч түүний бодол өөрчлөгдөж эхэлж байх шиг харагдана. Тэрээр өрсөлдөгч рүүгээ эргэж хараад үүнийг дуусгахаар шийдэв. Түүнд өвтөө ганцхан боломж байгаа бөгөөд энэ хүнийг тойруулан манай бамбай үсгэж тослох зур тэрээр мангас руу дахин нэг удаа аяхан гинжний цуврал тавчлаа гэж хээ. Манай хүн мангас руу дайрч эхлэхэд би энэ улам эвгэрхэж буй энэ гарын жижигч доод уруулаа хатлаа. Уурсан мангас өөдөөс нь гүйж бижээ хүнийг чившв. Өнгөрсөн амьдралынх нь найз нэгэн удаа хамтрагчтай итгээгүй улмаас хөшиг өрөвдөлтэй зүйл байхгүй гэж хэлж байсныг жээхэн саналаа. Тиймээс жээхэн мангас руу өсрөн орохдоо энэ дүлт хийх төхөө өгөөд найзынхаа хийсэн үгийг одооноос хэвсэн өөрийн биеэр баталгаажуулахаар өөртөө амлав. Жээхэн гинжнүүдийн нэгэн дээр өсрөн гарч урагшлахдаа үүний хөдөлгөөний ур чадвар болгон ашиглаж байгаар энэ шоконд орлоо. Энэ зүйл хийхийн тулд тэр манагийн удирдлагаараа ямар чадваршиг байх ёстойг тэр хааж байв. Энэ зур мангас зүүнийг гинжин дээрээ гүйж ихийг хүлээв. Гэвч манай хүн мангастай мөргөж гхийн орон шууд дээгүүр өсрөн гарсаа. Хоромхон зур мангасгаараа мушгин эргүүлв. Мөн эргэж харваж их хугацаа шаардах тул Жун руу агаараас цөхөж унахыг оршдог. Гэвч энэ нь хар хэрээний удирдлагад тодорхой үйлдэж байлаа. Жээхэн агаараас унчихвээ гэж энэ санаа зовж эхлэв. Гэвч манай хүү дайрчдыг болтон зайс хийгээд инээн сэвлэв. Тэрээр манай мэдрэмж ашиглан манагийн утсыг дагаж одны хэрээний байгаа газрыг болоод сэлмнийхээ хамаг хүчээр тэр цэг рүү дайрч оров. Цэхэлт нь маш хүчтэй байсан тул сэлэм нь хугсан ч кобальт зорт орж хариу үйлдэж үзүүлсэн тул энэ нь амжилттай болсон юм. Гэтэл гинт систем кобальт зорт болон одны хэрээг холбосон манагийн утас тасарсныг мэдэгдэв. Жээхэн газар төхөд кобальт зорт түүний ард тунаж манай хүү энэ бүх зовлонгийн цаана байгаа амьд биеийн царайг харахаар ураг шалах. Ураг шалах зураа жээхэн түүний цэхэлтэд өвтөж бэлтэрсэн хогныг олж харав. Тэрээр хэрээнээс одны зэрлэг яг юу болохыг асууж хариу өгөхгүй болохоор нь толгой дээр нь гიშгэв. Өдөж төдөлгүй Жунгүү захирлын бүгд дээрхтээ ижил гурвалжин дүрс бүхий зүйл дарч харав. Тэрээр хэрээн дээр дахин гიშгэжгүй жаа. Одын хоёрын хооронд ямар холбоо байгааг асуусан ч мангас хариулсангүй. Эцэст нь Жун хэрэг өөрийн гэсэн хүсэл зариггүй бөгөөд үнийг цааш барих ямар ч чадахгүй болохыг ойлгов. Тэрээр эцэст нь хөлөө өргөж шогонд эзэндээ мэдгэхээр асгарчлуу буцаж нисэх боломж олохорой. Гинт энэ жээхүнийг хайж тэр хаврахаар гүн орж ирв. Гэвч жээхүн түүнд манагийн буцаалтаас болгоомжлох хэрэгтэй бөгөөд хараахан дуусаагүй байгаа гэж анхаарлаа. Уган намнаас нь гарахаас өмнө тэр гинт хүсэж норнерийн систем жээхүн түүний биед гацсан манаа хөрөмжлөгцнийг мэдэгдэв. Жээхүн өвгтөөс болж цээжнээсээ барьж энэч бас мөн ажил үйлдэл хий. Гэвч норнерийн систем модэлгүй жээхүний манаа цэгэр тунхлог байдлын ачаар түүний манааг цэвэрлэв. Өдгөөд тэрээр эцэст нь товтурчиж систем түүний манагийн партамж бүрмөсөн 5% өсснийг мэдээж. Энэ нь амжилттай болсон жээхүн баяртай байх бөгөөд түүнд хэрэг анчин хэмээх тусгайдаа сураас анхны олцоо авийнхад амжилт гаргасныг тулгав. Тэрээр 5 оноо хоосон карт мөн түвшин ахих шагналуудыг хүртв. Бүрэн нэвтгснийхээ дараа Жун байдал үнээс ч дор төгсөж болох байсныг ухаарав. Гэвч энэ рүү эргэж харахад ямар нэгэн сайн зүйл харагдсангүй.
бөгөөд норнерийн систем түүний багийн гишүүний амнаас маш аюултай байгааг мэдэгдэв. Манай хүү энэ рүү яран очиход тэр даруй идэхгүй бол өөхөх болно гэж түүнд хэлв. Хэсэг хугацааны дараа энэ хөлөрсөн чихтэй толгой нь өвдөж сэрв. Тэрээр хажууд нь хүн байхыг анзаараад юу болсныг түүнээс асуув. Тэр унтчихсан болштой байсан ч нэрийг нь дуудахыг сонсоод сэрв. Тэр сэрсэн гайхаад өөрийгөө ямар санагдж байгаа гэсэн. Мөн тэрээр статусаа шалгахад эрүүл мэнд болон маань нь бүрэн сэргсэнийг олж мэдээд цочирдв. Тэрээр манагийн буцаалт амссан гэдгээ санаж байсан. Тус юу болсон нэрэрч байлаа. Эцэст нь тэр Жэхүн зүгээр гэдгээ хэлээд түүний бие нь ямар байгаа гэсэн. Тэрээр зүгээр байгаагаа хэлээд унтцснаа дурсав. Тэр хажууд тийшээ хараад кобальтлоор төгснийг анзаарч яагаад яваагүй юм бэ гэж Жэхүнээс асуув. Тэрээр түүнд хэлэх зүйл байгаа тул сэрхийг нь хүлээж байсан гэж хэлв. Тэр юу болохыг хад түүнээс асуув. Хэсэг дүүгүй байж хаад жүн бид яриагаа хооронд нь тохируулах хэрэгтэй гэж хэлв. Солонгос хэлээр яриагаа тохируулах гэж нь шууд утгаараа би өрөөсөө уралдаа хүрмээр байна гэсэн утгатай байдаг тул энэ агент чив. Дүнжингийн гадаа юу жинсэн үү? Жина хоёроос яагаад зөвхөн тэд хоёулаа гарч ирсэн бэ гэж шаардав. Мөн багш Жэн түүнийг ямар нэгэн тэнэг зүйл хийхээс нь барьж харахыг оршдог. Тэрээр Южунд найз нөхдийнхөө төлөө санаа зовж байгааг нь ойлгож байгаагаа хэлв. Энэ хооронд хоёрын Жэхүн энэ хоёрыг эргэн нэрэхэд туслахын тулд юу хийх ёстойгоо гайхаж байлаа. Гэнт Дүнжингийн хаалгангоо Южу хിവэрэ өөртөө зогсож байхад Жэхүн энэ хоёр хаалгаар гарч ирэхэд бүгд хүсэж архив. Жэхүн тэднээс бид хоёрын болж хэрвдэж байгаа эсхийг асуув. Шалгалтын багийнхан хоёр курсын талаа өгсөн байх болно гэж хэлсэн тул багш гихвтэл цочирдон хөшөв. Дотор байсан мангас нь ядчиж би зэрэгшийн бас байсан юм. Гинт Южуны нүдэнд нулимс бөмбөрч гараа авчсан тэднээс үгүйж очив. Тэрээр тэднийг тэрвэрэн уйлж багш болон шалгалтын хүмүүс бүгд тэднийг өгсөн гэж хэлснийг тайлбарлав. Тэр тэднийг амьд байгаад маш их баяртай байгаагаа хэлэхэд инээн сэвэв. Гэхдээ Жэхүн ойлгосон тул одоо тэднийг тавьж явуулж болох уу гэж асуув. Сүн үү? Жин нарч бас нулимс туслалав. Жун үнийг анзаараад тэдэнд төвсөнд нь хоёуланд нь талархал илэрхийлв. Жэхүн бусдад тэдний хоёр багийн гишүүн багшаас тасрамжгүй харьяа. Хойг өөрөө хүссэн учраас ясан бөгөөд тэднийг доромжиж буруутгах эсгүй гэж хэлв. Гэвч бачимдсан хിവэр байгаа Южун тэднээс багийн гишүүдэд ингэж орхихыг явж чадаж байна гэж асуув. Тэгэхэд нь Жун түнд өөрөө байсан ч мөн адил үйлдэх байсан тул ингэх ямар ч шаардлагагүй гэж хэлв. Тэрээр хүн бүр түн шиг зоригтой биш гэдгийг сануулж өөрийнх нь төлөө ууртахгүй хаяг хүсв. Энэ нөгөө Жунд хүн дээр тассан тул тэр гарнаас нь тавьж инээд наалтан өөрийнх нь төлөө биш харин инээгийн төлөө уурсан гэдгийг мэдэгдэв. Дүнжинээс гарахаас өмнөх үйл явдлыг дуусгахад энэ Жэхүнээс түүний биеийг анхаасан хүмүүн эсхийг асуусан боловч Жун түүнийг сандарч байгааг мэдэгч бүх зүйлийг ярихад хэцүү гэж хэлсэн юм. Тэрээр энэ чадварынхаа талаар хүмүүст мэдэгдэхийг хүсэхгүй байгаагаа тайлбарлав. Тиймээс тэр яагаад нууж байгааг нь түүнээс асуув. Эцэст нь манай хүү түүнээс яагаад энд кобальтлорд гарч ирж оюутнуудын амь насыг эрсдэл доросныг гахаж байгаа эсхийг асуув. Тэрээр энэ нь оюутнуудыг багаж хэрэгсэл хийж үздэг заваангүй. Жагч харсан буруу гэдгийг хэлв. Жэхүн түнд гүжэн олон нийт болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр харуулдаг тавиас тэс өөр бөгөөд хэрэггүй оюутнууд өгөхөд зүгээр гэж боддог нэгэн гэдгийг хэлв. Энэ Жэхүн яагаад захирлыг эсэргүүцэж яагаад чадвараа нууж байгааг ойлгоод Жэхүн үнийг нь батлав. Хэсэг хугацаанд чимээгүй байсны эцэс тэрээр офис дээр очих өдрөө өөрт нь хэлсэн зарим зүйлийг санаалав. Захирал байсан ч багш байсан ч хинт ч бүү идэл гэж тэрээр өмнө нь хэлж байжээ. Тиймээс тэр түүнээс гүжагийн талаар хэрэг мэддэг болохыг асуув. Тэрээр Жоныг мөнхөн гэдгийг эхнээсээ мэдж бөгөөд ямар нэг зүйл болохыг өөрчилсөн мэдчихсэн шигээ бие авчаасныг онцлон тэмдэглэв. Тиймээс тэр эдгээр зүйлийг хэрхэн мэддэг болсныг түүнээс асуув. Жэхүн хэсэг хугацаанд дөөгүй байхад энэ түүнээс хариулахыг гуйв. Жэхүн түүнийг ийм хариу үйлдэл үзүүлнэ гэж төсөөлөөгүй байсан тул аман гасангүй. Хэрэг тэр илүү гүнзгий орцгож амь насанд нь аюулгүй чирч болцохыг тэр мэдж байв. Тиймээс тэр түүний дээр номхотох хур чадвараа ашиглахаар батсан ч шидэж чадварын өндөр үзүүлэлттэй учраас бодлоо өөрчлөв. Сэтгэл санаанд хатаж ихтэй тул энэ нь үр дүнгүй байж болох бөгөөд юуны түрүүнд энэ нь сайн шийдвэр биш. Холбоотонтой болох аимшигтай арга байлаа. Эцэст нь тэр хүлцэл өчөөд өөрийн хэлснээс өөр зүйл хийж чадахгүй гэдгээ мэдэгдэв. Тиймээс тэр яагаад хэлж болохгүйг түүнээс асуув. Жэхүн хэрэг түүнээс илүү хэлбэл түүнд ч бас маш аюултай байх болно гэдгийг эцэст нь тайлбарлав. Мөн тэрээр үнийг одоохондоо орчихыг түүнээс хүсв. Одоо цагт багш Жан тэднийг дүнжинээс аварч чадаагүй дээ. Жэхүнээс уучлалтгүй. Мөн тэрээр зүгээр байгаад нь баяртай байгаагаа хэлв. Гэвч ямар нэг зүйл болохыг мэдж байж тэднийг дүнжинд оруулаагүй. Тэрээс зүгээр гэдгийг тэр хэлв. Жэхүн амархаар ирж явхад энэ араас нь гүйж очиод иймэрхүү зүйл дахин гарах эсхийг хинч мэдгүй тул мэддэг зүйлээ үнэхээр хийж чадахгүй эсхийг дахин асуув. Гэвч тэр хийж чадахгүй нь хүрзэл өвтөж хойж өгсөн амжилттай хүрнэ гэж найдаж байгаагаа илэрхийлв. Жэхүнийг ясны дараа норнерийн систем түнд анхны эрэгтийн цэг болох хүнсэн даал хурыг амжилттай биелүүлсэн бөгөөд шагнамжин сонгосон замаас шалтгаална гэж мэдэгдэв. Түүнд өөр зам сонгосон болохыг хэлв. Өнгөрсөн түүний гаргасан сонголт. Үүний улмаас түүнд Идоны албан алим гिचиг хүчээ. Хэсэг хугацааны дараа жин дарах түүнийг урам хугалсан гэж хэлв. Сэгүү дараагаас уучлалт гуйсан ч даргууны нэг удаа тэгж мэдэгдэж
Хэрэггүй дод албан хаагчтай байхыг үзэн ядтайгаа илэрхийлв. Царайнд нь аимшигтай байдал тодорхойж багш руу харж түүний юу хэлэх гэснийг ойлгож байгаа эсхийг асуув. Сүги чичирхийлэн дахин урам хоголохгүй гэж амсахад жин түүнийг тэхгүй байсан дээр гэж хэлв. Дараас гэд төвчээр нь барагдахаас өмнө дараагийн арга хэмжээнд жин хүнийг номхруулахыг санаалав. Маргааш өглөө нь манай хүү хурдан шүршүрт орж хувцас хараад энэ манай бүцэлтэй хэрхэн толгорч байсныг дурсав. Ухрахаас өмнө Ким Ижун нас барж ан хоёрын өөрийн чадамжийнхаа талыг ч хүрээгүй байжээ. Тимээс тэр ирээдүйн төлөө заавал оролцох ёстой гэж үзэж байна. Гэсэн хэдий ч тэрээр Инагийн хувьд өөрийн оролцоогүйгээр сайн байх тул хөндлөнгөөс оролцох шаардлагагүй гэж үзжээ. Энэ нь ирээдүйд хэрхэн нөлөөлөхийг мэдэхгүй байгаа тул түүнтэй хэрхэн харьцахаа сайтар бодох хэрэгтэй гэж тэ шийдэв. Эцэст нь тэр буудан дээрээ сууж үзэхэд үн цэнтэй зүйл байгаа эсхийг шалгахаар зорилтосаа мэдээ үзэж явахдаа энэ дүнжинд болсон явдаж бол дөнгөж ихжээ. Тул гүн болон хасрын хоорондох харьцааг аль болох хурдан маш мэдэх хэрэгтэй гэж тэр бодов. Ирээдүйд илүү аюултай нөхцөл байдал гарч ирэх нь харцаагүй бөгөөд ямар ч нөхцөл байдал тариу үйлдэл үзүүлэхийн тулд илүү хүчтэй болох хэрэгтэй гэж тэр мэдэж байв. Мэдээ үзэж явахдаа нэг нэвтрүүлэгч өөрний эрхтэйгээс тэдний тассан газруудаас өөр ямар төвшин дүнжинүүд байдаг талаар асууж байгааг анзаарав. Өөрөгдөж ирсэн мэрэгчлэн сэтвчилсэн дүнжинүүд байдаг бөгөөд үүнийг басыг нь устгаж цэвэрждэг. Ингийн дүнжинтэй адилхүйгээр өөрөөр хандах ёстой гэж тайлбарлав. Сэтвчилсэн дүнжин ямар өөр онцлогтой вэ гэж асуухад уг эрхтэй хамгийн том хаан цэвэрсгээс нааш тэнжигээс гарах боломжгүй гэдгийг тайлбарлав. Манай хүү өмнөх амьдралынхаа эдгээр дүнжинүүдийг санаж нэг санаа олжээ. Мэргэжилтэн цааш нь тайлбарлахдаа сэтгчилсэн дүнжинийг дайрахыг хүссэн рейдерүүд тухайн сэдвийн дүр болон хувирч тодорхой шаардлагыг хангах ёстой гэв. Үүний энийг ёсны дүр тоглолт гэж үзэж болох бөгөөд энэ дүнжинд рейдерүүдийн хүсдэг зүйл бол ховор эд зүйсийн шагнал юм. Рейдерүүдийн бурхны зөвхөн байгуулалт гэж нэршдэг нууц хэсэг байдаг болтой. Бөгөөд энэ зүйл нь рейдерүүд хэдий хүнд хэцүү ч гэсэн ийм дүнжинийг цэвэршгийн тулд зөвхөрөнгөө барахад хүрэгдэг шашбахан юм. Үүнийг сонсоод хүн шидэ энэн сэлээд энэ бол хамгийн их хэрэгтэй зүйлээ авах боломж гэдгийг ойлгов. Үүж явж улам өрчинжиж эвзэхтэй мөч ортож байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэлт хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үсгийг хүсвэл тэрэгцэн Тэгтүүрийн банкны данс 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайктарч сууглуу маань заавал бүртгүүлээрэй.